Дэлхий дээр 9,000 гаруй мэрэгжил байдаг. Мэрэгжил салбар бүр өөр өөрийн гэсэн онцлог үнэт зүйлтэй. Тэдгээрээс Монгол улсын хөгжлийн тулгуур салбар болох уул уурхай уурхачдын хүчээр улс орны нийт экспортын 87%, аж үйлдвэрийн нийт орлогын 72%-ийг дангаараа бүрдүүлж байна. 100 орчим жилийн түүхтэй Монголын уул уурхай салбарын хөлөөгч хүч болсон баялаг бүтээгч уурхачдыг та бүхэнтэй бид уулзах болно. Уурхачин подкаст. Сайн бацгаана өрхөм сонсогчдоо та бүхэнд энэ өдрийн мэнд төргий Эрдэнэ төлөвлөрөөс бэлтгэн хүргэдэг Уурхачин подкастын цаашин дугаар эхэлж байна. Та бүхэнд танилцуулахад Эрдэнэ төлөвлөр төрөмч төлөвлөрийн газрын ерөнхий уурхачин Төвшин Жаргал бидэнтэй өнөөдөр ярилцсанаа. За танд энэ өдрийн мэнд төргий. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд бүх сонсогчдоо бас энэ өдрийн мэндийг хүргье. Уул уурхайн салбарт те олон мэрэгжлийн хүмүүс нийлжиж одоо тэр баялаг бүтээх энэ ажлыг гүйцэтгэж байна. Тэгэхээр уурхачин яг энэ ажлыг эрхэлж байгаа хүн орж байгаа гэдэг утгаараас сонирхолтой байх болоо гэж харж байна л та. Тэгэхээр та яг одоо хэддэг жилд Эрдэнэ төлөвлөрт ажиллаж байна? Ямар ажлын байр сэлгэж ерөнхий уурхачин ажлыг хийж байна? Би одоо Эрдэнэ төлөвлөрт яг 14 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээ хамгийн анх цэцлэгээчин лаборант гэдэг ажлаар анх ажлын гаргаа хэлсэн. Тэгээ тэрний дараа уулын мастер, цэцлэгээний хэсэгт уулын мастер. За тэрний дараа үйлдвэр техникийн албанд бүтээмжийн ноц хариуцсан инженер. За тэгээд тухайн албаны даргын албыг хачилаа. Дараа нь өргөнлөг цэцлэгээний хэсгийн дарга. За тэрний дараа илүү урхан орлогч дарга. За тэрний дараа буцаад үйлдвэр техникийн албаныхаа даргаар сэн ерөнхий уурхачин гэдэг ажлыг бол 2 жил орчим хийж байна. Тэгэхээр нийт бол Эрдэнэ төлөвлөрт яг 8 дахь ажлын байр болсолж ажиллаж байгаа. Удирдах ажил, гүйцэтгэх шатны ажил хоёр юугаар ялгаатай? Ялангуяа 8 ажлын байрны ихэнх үеийн ажлууд одоо хүмүүсээ удирдаад ажиллахад тэднийг илүү ойлгоход тусдсан болсон болоо гэж бодоод байна. Ер нь бол нэг юм ойлгогдоод байгаа. Тухайн ажлыг хийж байхад бол дээд ажлынхаа ер нь бол юу гэдгийг өндөр гэдэг юм уу тодорхой хэмжээний бодлогын түвшинд албан тушаал хашихад зайлшгүй тухайн байгууллагын соёлыг мэддэг, тухайн байгууллагын хүмүүсийн зовлон жаргалыг мэддэг. Тэгээд өөрөө бас шат шатны ажлыг хийсэн байх хэрэгтэй байхгүй. Энэ яагаад ингэж харагдаж байна гэхээр бид нэр дээд албан тушаалтныхаа ажлын зовлонг ерөөсөй ойлгодог юм бэл. Анх дислэгээчин байхад дислэгээчтэйгээ нийлж байгаа мастертай муулдаг. Мастер олонгуултаа мастеруудтайгаа нийлээл эсгийн дарга ингээд байна тэгээд байна гээл те. Бас нэг жоохон тиймэрхүү үгүйсэх маягтай заримдаа юм ярил л да байнга тохиолдохгүй л да. За эсгийн дарга болчдөг юм уу? Эсгийн дарга болсныхан дараа уурхаан дарга ерөнхий инженерээ нийлж эдгээр дэгжин мэгжин гэж хоорондоо муулах те. Ер нь бол муулах бишлээ шүүмжлэгч гэдэг юм уу нэг тиймэрхүү байр сууриас ханддаг. Яг л тэр хүмүүсийн зовлон бид нар мэддэг байхгүй. Одоо магадгүй манад ч гэсэн яг энэ асуудал угаасаа өрнөж байгаа. Гэхдээ тухайн хүний зовлонг бол тухайн хүн л мэднэ. Гэхдээ тухайн хүний зовлонг мэдэх одоо даргийнхын зовлонг мэдэх гэхээс илүү цэргийнхэн зовлонг тий ажилчдын зовлонг мэдэх нь бол илүү чухал юм байна. За тэрийг ямар айж амьдралтай яаж амьдрдгийг дахиад энэ ажлыг яаж гүйцэтгэдгийг гэдгийн тулд бол тухайн албан тушаалд бас хашаад мэрит зарчмаар бас явах зүйтэй юм болов уу гэж боддог шүү дээ. Нэг үг сонсч байсан юм байна. Одоо тухайн цаг үе байдал ерөөсөө яг тэр хүнд таалагддаг үг юм л дээ. Ингээд байнгын шүүмжлэлтэй ханддаг. Нийтлэг нийгэмд нэг салбар юм уу, нэг үйлдвэр юм уу, нэг газар юм уу, нэг айлд байгаад байгаа асуудал ш. Ерөнхийдөө ийм зүйл хаасаагүй байж идэг. Тэгэхээр яг хүмүүст таалагдах гэх юм уу, өөрөөрөө байх тухайд та ямар ойлголттой байдаг вэ? Ер нь бол нэг Джон Кеннеди хэлсэн үг байгаа л да. Хүн ямар ч зөв юм хийсэн нийт ард түмний 25% нь үргэлж эсэргүүцэж идэг юм а гэж. Тэгээ одоо бидний үеийн хэллэг бас байгаа шүү дээ. Би одоо доллар юм уу гэл те. Яг энэ утгаараа бол заавал хүнд таалагдах ёс хүн болов тэр дөрвөө цаг хугацааны аясаар хүмүүс бол энэ хүнийг юу хийсэн, юу бүтээсэн гэдгийг бол харна. Гэхдээ ер нь бол эцсийн дүнд бол хүн амьд байгаа мэдэрч л амьдрах хэрэгтэй шүү дээ. Хийж байгаа ажлаа бас яг хийсэн шиг хийгээд те зүгээр хариуцлах гэдэг утгаараа яг ажлаа яг тухайн цагт нь зөв хийдэг те дахиад тэрийг дээшлүүлэх шүү илүү сайн болгох зүгээр энэ өнгө аясаар л ажиллаад явхад чамайг сайн зүйл бүтээх чахад хүмүүж болох байхгүй юу. Гэхдээ буцаад чиний сайн хийж байгаа үйл чи үр дүн
угаасаа эзэн нэгэн цагт гарна. Яг тэр утгаараа бол би заавал хүн болгонд таалагдаж амьдрах, заавал хүн болгонд одоо нийцүүлж ажил амьдралыг зохицуулж явах гэдэг дээр бол жоох эсрэг байр суурьтай байдаг шүү. Та тэгэхээр энэ 8 ажлын байр солихдоо дийлэнх хувь нь удирдах албан тушаалтан сонсогдоод байна л да. Тэгэхээр өөрийгөө таниулах гэдэг зүйл маш чухал байгаа шүү дээ. Би бол өөрийгөө жоохон азтай хүн гэж боддог байхгүй. Гэхдээ хинтээ харьцуулахаас хамаарна тийм ээ. Дэлхийн супер тэр бүмтэнтэй харьцуулахад бид нар бол хинж биш шүү дээ. Гэхдээ яаж аз жаргалтай амьдарч ийнө гэдэг бол өөр тодорхойлбол байх л та. Би бол одоо юу гэдгийг яг дислэгч гэдэг ажлыг ерөөхдөө 5 сар хийсэн. Тэрнээс хойш юу гэдгийг мастер ингээд дуун чатны удирдлага ингээд цаашаа явсан. Тэгээд өөрийгөө хэрхэн таниулах гэхээсээ илүү би өөрөө бас тодорхой төвшөнд өөрөө их хичээж те. Нэгдүгээрт бас энэ байгаа ажлаа өөрийнхөө хамгийн одоо байж чадах хамгийн боломжит энэ хувилбараар хийгэнсэн гэдэг одоо тэмчин ирмэлцүүлээд явж ирсэн. Хоёрдугаарт бол бас нэг хувь зээний бас аз тохиол байсан болов уу гэж би боддгийн шүү дээ. Бас энэ олон ажлын байрыг хүн болго ингээ харахад бидрээс залуучууд хооронд эргээд ярьдаг байхгүй. За чи хэдэн ажлын байр сольсон байна, ямар ажил хийсэн гэхээр бас 14 жилийн хугацаанд ингээд 8 ажлын байр сольсон хүмүүс бол тэр болгон бас харагдахгүй л шүү. Удирдах шатны албан тушаал харж байгаа хүмүүс бүх хүмүүстэй ингээ найрсаг байна гэж байхгүй те. Ялангуяа одоо энэ харилцаа ур чадварыг илүү тавигддаг бас энэ цаг үед бол. Тэгэхээр та энэ хүмүүстэйгээ хэр ажиллаж байна? Хүмүүсийг яаж хөдөлгөж байна? Удирдах арга барилын хувьд ч гэдэг юм уу те. Ер нь энэ нийгэмд бид нар ганц л зүйлийг л баримтлах хэрэгтэй юм шүү. Ерөөсөө залууч бай, хөгшин ч, эрэгтэй ч, эмэгтэй ч, баян ч, ядуу ч бие биенийг л хүндэх хэрэгтэй. Эцсийн дүнд бол хүн ер нь бол хоёрхан зүйлийг хүсэн шүү дээ. Нэгдүгээр амар амгалан байх. Хоёрдугаарт бол хүндгэл, тий. Одоо өнөөдөр Source ч гэдэг юм уу, Steve Jobs ч гэдэг юм уу, Microsoft компани тий. Одоо Bill Gates ч гэдэг юм уу, эдгээр өнөөдөр юу хийж байгаа? Эдгээр хүндгэлийг л хүсэж байгаа байхгүй юу? Амар амгалан л хүсэж байгаа байхгүй тий. Бидний нөгөө яриад байдаг олон бурхадуудын төлөөллүүд ч бүгд амар амгалан л хүсэж байгаа шүү. Эцсийн дээд хүсэл бол бие биенийг хүндэх. Яг өнөөгийн нийгэмд бол ийм юм бол асар их дутж байгаа гэж би ойлгож байна. Тэгэхээр өдөрт гарга барил яг ингээл лидершип, багийн ажиллагаа ч гэдэг юм уу, хувь хүний одоо манлайлал ч гэдэг юм гээд олон төрлийн сургалтанд бол бид нар суугаад хараал явж байгаа. Гэхдээ эцсийн түнд бид нэр багийн ажиллагаа гэдэг чинь юу хүндгэл واخгүй тий. Чи хичнээн супер мундаг математикч юм уу, физикч, мундаг инженер байгаа чи хэнийг ч хүндэхгүй л чамтай хэн ажиллах юм бэ те. Чамтай хэн ч ажиллахгүй бол чи ганцаараа юу ч бүтээж чадахгүй л байхгүй. Тэр утгаараа бид нар бол зүгээр л бие биенийг л хүнддэе те. Тэгээд өнөөдөр хүн ууртай байж болно. Маргааш тэр чи өөр байхгүй те. Энэ хүн яагаад уурлаад идэг мөн чанарыг бид нар олчих хэрэгтэй шүү те. Гэр бүлийн проблемтэй байгаа ч юм уу те. Сэтгэлийн ямар шаналтай байгаа. Хэрвээ тэр хүн бүх юм байвал ингээл гойхгүй. Хөдөлмөрч хүнд одоо дургуун гэж юусэн байдаг байхгүй. Тэгээ одоо би ч гэсэн ингээд анх ажилд ороход манай ээж гэж сануулж хэлж ирсэн. За миний хөө чи өөрийнхөө бүх шатанд өөрийнхөө байж чадах хамгийн хөдөлмөрч анхаарал амьдрах хэвээр. Чамайг ямар ч мэрэгжилтэй одоо ямар ч ажил хийж яхад ерөөсөө дэлхийн нийтэд ганц л зүйл байна. Хөдөлмөрч хүнд дургу нэг ч удирдах ажилтан байхгүй, нэг ч одоо юу гэдгийг те одоо танилтал байхгүй. Тэгэхээр хөдөлмөрөөр л одоо хүнийг өөрийгөө таниул. Тэгээд хүмүүсийг хүндгэж яваа. Тэгэхээр би өдөрт гарга барил гээд амар том одоо сургалтаас сонсон ч гэдэг юм уу. Энд тэнд хүмүүсийн ярьж байгаа юм ярих гэхээс илүү зүгээр ажилтгээ сайхан үндгээрээ сайхан ойлгоорой те. Буцаад ажилчт нь одоо дарга нарын хүнддгээрээ ахмадууд нь дүүнрээ хүнддгээрээ дүүнэр нь ахмадуудыг хүнддгээрээ тэгэх юм бол бидний өөрөө хөгжилж гэдэг юм уу. Бидний амьдралын юмэг өөр болох уу гэж бодож байгаа. Өдөрт гарга барил бол ерөөс хүндэл юм аа. За тэр мэдлэгийн асуудал дараа дараагийн асуудал те. Бодох юм чинь бодоод өмнөөс чинь те санал болгох чинь чиний хийх юм чинь угаасаа хийгээд те ингээд явчихна. Тэгэхэд тэр зөндөө олон мундаг хүмүүс байгаа шүү дээ. Дарга гэхээр хамгийн супер мундаг биш байхгүй те. Дарга бусдаагаа багуулж ажиллах нь хамгийн чухал болов гэж би бол тэгж ойлгож байна. Тэгэхээр Эрдэнэ төлөвлөөр 42 жил ажиллаж байна. За та 14 жил ажилласан байна. Яг энэ хугацаанд бол Эрдэнэ төлөвлөртөө хийж бүтээсэн олон сайхан ажлууд байгаа. Гэхдээ ер нь цаашдаа ялангуяа бодлогыг боловсруулж авах үед ч юм уу юг хий гэсэн тийм бодол хүсэл ирмэлцлэл байдаг бай таны хувьд. Үйлдвэрт ажиллах ажил бол зөндөө ах уу. Бас 3-1-т нь ажиллаж байгаа шүү байна. Тэгээд бид нар нэг юм сонин 90 үед явж. Яг бидний үеийн залуучууд. Жишээ нь ахмадууд бол ингээд туршлагатай тий арай өөр. Залуучууд бол юу гэдгийг боловсралтай арай өөр.
бид нар бол тэдний цаг байгаа байхгүй. Жишээ нь 2000-ны цаг, 200-ны цаг тий. Дахиад би аавынхан цэрэг ажилтан байсан ирнэ. Өнөөдөр хүүгийнхэн дар болцоо явж байгаа байхгүй тий. Бүх цаг үеийн цаг ингээд том холбоос гүүр байгаа гэж одоо ойлгодоо. Тэгэхээр бидрүүх нь аягүй чих хэвээр. Цааш тэнийг яаж авч хөгжүүлэх ёстой юм бэ гэдгийг бол яг ингээ үе үеэр ингээ явждаг. Одоо юу гэдэг ковидоос өмнөх хойш гэж явж магадгүй тий. Яг энэ утгаараа энэ 90 үеийн зааг дээр байгаа энэ том гүүрэн дээр байгаа. Залуучууд бол чинь одоо хөгжилгээд англи хэлийг сурах уу гэдэг юм уу тий. Өөр юу байх хэвээр тий. Одоо нэг юм аппликейшнийг сурч иж гэдэг юм уу. Арай өөр хэлбэрийн тэдний хувьд бол хөгжил яваад байгаа байхгүй. Ахмадуудын хувьд бол арай өөр тий. Тэдний туршлагатай гэдэг. Тэгэхээр дахиад туршлага гэж юу гэдэг тухай ярьж байгаа. Бид нар ч өөрсдөө туршлагатай юм боловсралтай юм уу тий. Одоо бид нар бол өөрсдөө харах хэрэгтэй одоо яг одоо манай үеийнхэн болохоор. Тэгэхээр энэ хоёр цаг үеийн заагийг аягүй холбоод явбал бас улс орны хөгжил дахиад мэрэгжлийн хөгжилж гэсэн аягүй чухал. Маш хариуцлагатай сонсогдож байна. Тий. Туршлага гэдгийг одоо чинь юу гэж ойлгож байна? Миний бодлоор яг салбарт хүн гарч ирэхэд нэг 10 жил байна гэж хараад байгаа байхгүй юу? Онцгойрч гарч ирж байгаа тохиол цаг хугацааных нь голдрол нь нийтлэг байдлаар нэг 10 жил харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр тэнд нөгөө мэрэгжлийн хувьд нэг өөрийгөө олох, хувь хүний хувьд нэг өөрийгөө олох, тэгээ нийгмээ ойлгох. Тэнгүүтээ өөрийн тэр хоёр одоо үнэт чанарыг энэ нийгэмдээ яаж наах уу гэдгийг ойлгоход 10 жил нэг тийм шаардлагатай байгаа болов. Цаг хугацааны хувьд бол мэдээж хэрэг байгаа. Би бол туршлагыг арай өөрөөр ойлгодог байхгүй юу? Жишээ нь бидний ахмад юм уу 50 настай хүмүүсийн туршлага, бидний 40 настай үеийн туршлага, 30 настай үеийн туршлага өөр байхгүй. Одоо бид нар туршлага хуваалцна гэхээр 50 настай хүний туршлага өнөөдөр хоцрогдсон байхгүй тий. Өнөөдөр юу гэдэг програм хангамжч гэдэг юм бүх юм шал өөр асуудал явцсан. 30 настай хүүхдийг бол одоо туршлагагүй хэлж болохгүй байхгүй. Яг гэвэл тэднээс илүү програм хангамжийг үзсэн тий. ертөнцийг одоо энэ сошиал ертөнцөөр ингээд амар харцсан тий хороо ертөнцийг сошиалоор одоо ингээд харцсан тий магадгүй 50 настай нэг ах дэлхийн 3 орн үзсэн байхад тий өнөөдөр 30 та хүнд өнөөдөр дэлхийн 15 орныг үзсэн явж байгааг үүсэхгүй байхгүй үзсэн харсын туршлага юм уу эсвэл хийсэн бүтээсэн туршлага юм уу гэдэг юм би бол туршлагын гэдэг ойлголтын дээр амар тийм харьцангуй ойлголттой байдаг байхгүй тий зөрүүтэй жишээ бис өнөөдөр туршлагатай нэг л хэцүү байхгүй амьдралын түүхтэй нэг л болж байгаа юм тий энэ хүн амьдралын түүхтэй юм тий тэгээд одоо юу гэдэг манай ахмадууд нь залуучуудаа туршлахгүй гэж яриад өдр гайхаад байгаа байхгүй эртний грекүүд ч гэсэн манай хойч үе яндаа л гэж явж исэн тий гэтэл үргэлж хойч үе нь урд үеэс илүү дэлхийн түүхэн цаг үеэс харахад тий тэгэхээр туршлага гэдэг ойлголтыг бол яг үдсэн харсан юм мараа туршлага гэж үзэж болно гэтэл тэдний үдсэн харсан ч өнөөдөр хоцрогдсон байж болж байгаа байхгүй тий гэтэл өнөөдөр туршлагагүй гэдэг хүмүүс чинь илүү зүйлийг үзээд харцсан тий шинэ юм ингээ бүтээх гэдэг яриад байгаа байхгүй тэгвэл та нар болоогаа туршлагагүй байна ч гэдэг юм тий энэ үзэл сурталын зөрөөг гэж жоохон арилгамж хэрэгтэй зарим хүмүүс бол зөвхөн урд хажлаа хийчихэл нэг мөрөөрөө явж байгааг хүсдэг хүмүүс байдаг харин цаанаас нэг нийгмийн итгэдэг хүмүүс байдаг шүү дээ хувь хүний хөгжлийн талаар танилцах гээд байна л да тэгэхээр өөрийгөө яаж хөгжүүлж ин таны тухай бас сонсч ирсэн оюутан байхдаа ингээд кейборд нүдэд өөрийнхөө нөгөө хурдан бичлэгийн хэв маягийг одоо олох гол явж исэн үе юм уу да тэгэхээр хичээсэн хүн заавал нэг юмд хүрдэг заавал дараа нь тэр нэг сурсан нэг үг үсгэж байсан дараа нь хэрэг болдог гэж бид нар боддог шүү дээ ер нь бол. Яг хөө тэр оюутан байхад бас тийм байвж ирсэн. Би өөрөө ч гэсэн 10 жилдээ байхдаа нөгөө гар бичмлээ засах гад баг 2-3 жил ингээд багштай загнуулж ирсэн байхгүй. Одоо бас нэг жоохон өрмөц бичдэг. Тэгээд манай ангийнх нь намайг шоолод ярьдаг байхгүй. Амар муухай бичдэг байжгаад тэрийг бүр засах гад хичээсээр гад 2 жилийн дараа айгүй гоё бичмэлтэй болсон гэдэг. Яг хөө бид нар бол угаасаа нэг банк юм руу тэмүүлж явах хэрэгтэй тий. Яг ямар зорилготой ингээд нэг 100-аас асуугаад хоёлоо үзээ л дээ тий. Тэгвэл нэг 11 ярих болов. Одоо нэг тийм сонин нийгэмд ирчээд байгаа байхгүй. Тэгсэн ирнэ дандаа ингээд нэг юм хөгжил яриад байдаг. Тэр хөгжил нь болохоор зүгээр мөнгөтэй. Байрцгүй заримдаа. Тий ямар ч байрцгүй тий. Гэтэл тэр хөгжил тухайн хүн өөрөө тэрэндээ аз жаргалтай л амьдарч ил чинь цусны бүлгэр хүн болго өөр арга шинтэй. Юу гэдгийг холиорг, санквеник, флегматик, тэ меленхолик эдгээр чинь бас бүгдээр өөр өөр анштай. Би өөрөө юу байхгүй хүмүүстэй харьцах дуртай юм лээ. Өөрийнх нь темпераментыг харсан. Тэгэл одоо залуучдын холбоо GCI тэ ингээл янз бүрийн клуб мүлүүбүүд ингээд сонирхол хүмүүстэй ороод тэ ингээрээд яагаад ингээд байгаа ингээд өөр ингээд харахаар Эрдэнэ төвлөрд
хувь нь хөгжил ярьж байгаа учраас би ярьж байгаа шүү дээ. Яг л Эрдэнэт үйлдвэрийн залуучууд оронгууд нэг юм аягт орчдөг байхгүй. Ажил гэр те. Тэнгууд л нэг жоохон инженерч болдго юм уу, эсхийн дараач болдго юм уу, тэгэл хөгжил зогсоо. Ингээ хаанчдаг те. Айсвал нэг гайгүй өндөр цалин аваад байр савтаа олцдог ч юм шөнөд бол хаанчдаг те. Тэнгууд л ингээд өөрийн гэсэн тийм нэг гоё одоо комфорт зон гэж яриад байгаа шүү дээ тий. Өөрийн гэсэн нэг тийм буст ороод тэндээ л аз жаргалтай яваад байдаг. Тэм өөргөө ингээд ерөөс нэг хийх хүсдэг. Тэгэхээр чинь ерөөс хөгжил явагдахгүй байгаа юм л да. Чинь би GSI гэдээ байгууллагад анх ороод за манай залуучуудтай холбоонд ч гэсэн баг адилхан тий. Ороод ингэнгүүл өөр цэг өөр залуучуудтай ингээл харьцаал тий. Өөргөө харьцуулаад юу гэлээ. Энэ ямар мундаг залуу бай тий. Тэгээд бас ингэ сонирхож шүү дээ. Тэгвэл одоо би өөрөөсөө илүү мундаг хүнийг хараад ямар ч хүн тийм хүсэл төрдөг те. Гоё энэ шиг болчихсон те. Энэ шиг ярьдаг болчихсон. Энэ шиг англи хэлтэй болчихсон. Энэ шиг боловсрал эзэмшчихсэн. Энэ шиг бас ингэ ертөнцийг харах үзэл нь өөр болчихсон гэдэг ингээд явдаг. GSI гэдэг байгууллагаар би одоо өнөөдөр явж байгаа. Энэ байгууллагт бас бизнесийн байгууллагатай харьцангууд яг хувийн хөгжил ер нь Монголд энэ байгууллагыг гишүүдтэй сургалт явуулдаг мөн гишүүдийн бизнесийн хооронд нууж өгдөг юм байгууллага Монголд одоохонд байхгүй. Нэгсэнтэй ирээдүйн удирдагч нарыг бэлддэг байгууллага байхгүй. Энэ байгууллагыг би анх бас юу гэдгийг эдгэд жийл урхан орлогчдаар болцсон байсан. Тэгээд энэ байгууллагад ороод ингэсэн баахан залуучууд те өөрийгөө би чинь бараг нэг оргилд нь хүрдсэн те. Тэр үед ингээд өөрийгөө мэдэхгүй байгаа ч гэсэн зүгээр жижиг хандсан байгаа байхгүй. Оо би ч бас гайгүй штэ тий бас ингээд мэдэх юм мэдж байгаа. Тэр нь бол хөөрхөн нэг уул уурхайн салбартаа л байгаа байхгүй тий. Өөр салбарт биш. Тэгмэл GSI-д ороод ирэнгүүт л янз бүрийн үзэл бодолтой өөр залуучууд цуглараад хоорондоо ярихад би бүр ичижсэн байхгүй. Тэгээ хоорондоо ингээд сургалт явуулаад мэтгэлцээ явуулаад Улаанбаатар тий. Жохон залуу тий өөр гоё ингээд хувийн бизнес зэрэгэлдэг ч юм уу ингээд. Гэхдээ тэр юмд хандж байгаа хандлага амар супер тий. Бие биенийг үргэлж хүндэтгдэг. Дээрээс нь дахиад би бол энэ хүнээс илүү их мэднэ гэж ярихаас илүү би хүнээс юу авч болох вэ? Тэ? Би нийгмээс юу авч болох вэ гэсэн тийм үзэл сурталын тийм эрэл хайгуул тэ. Үргэлж эргэл хайгуулд ингээд амьдралын ч юм уу шинэ юмны эрэл хайгуулд явж байгаа тийм залуучдын бөөгнөл дотор би орцсон байхгүй. Тэгээд тэрүүд айгүй их баярлдгийг. Одоо 2020 оны би GSI Эрдэнэ салбарын ерөнхийлөгч гэдэг одоо яг жил болго өөрчлөгддөг. Гэхдээ нэг жил чи өөргөө сорио. Тэгээд боломж бид нар дэмжиж чи одоо юу хийх вэ те? Оюуны оролдвол тэгээ хамтдаа өрсөлдөг салбарууд нь хоорондоо нийгмийн ажиллабар ч юм уу янз бүрийн нэгдүгээр өөрсдөө яаж хөгжүүлэх вэ? Хоёрдугаар бизнесийн салбартаа яаж амжилт олох вэ? Гуравдугаарт нийгэмд яаж сайн сайхныг бүтээх вэ? Дөрөвдүгээрт нийгмийг яаж байлдан дагуулах вэ? Өнөөдөр Монголын нийгэм тутаж байгаа ус агаар шиг тутаж байгаа энэ төрийн бус байгууллагууд байгаа. Төрийн бус байгууллагууд олон байж ич энэ улс төрчдийн хүрээгүй цэгт хүрээд очоогүй газар нь очиод юм хийлээ явчихдаг байхгүй. Бид нар чинь ямар зориггүйгээр те зүгээр л тус урагж байгаа байхгүй. Ач тусын юу гэдгийг улс төрийн байгууллагууд бол зорилттой. Энэ хүн ядаа амьдарч байгаа шинэ амьдралыг сайхан болгож гэдэг юм. Энэ хүн ажилгүй байгаа ч ажилтаа болгож гэдэг юм те. Тэгвэл зүгээр годомжинд шүсэйхэ болж байгаа, хогоойхэ болж байгаа гэдгийг улс төрийн байгууллага эзэж чадахгүй байхгүй. Тэрийг бол сайн дурын төрийн бус байгууллагууд хийдэг. Тэгэхээр би бол төрийн бус байгууллагт ажиллах нь бол юу гэдгийг ингээд хөдөлмөрлж явах нь бол бас миний зөвхөн уургаач гэдэг биш. Тэгэхээр нийгэмд би өөрөө ер нь юу хийж чадах хэвтэй буцаад өөрийгөө яаж өөрчлөх хэвтэй гэдэг дээр том сорилт явж байгаа юм бол. Тэгээ хувийн хөгжлийн талаар ингээд хоёул дуусах уу. Тэгэхээр уулуурхайн салбар одоо ингээд 100 жил боллоо. 100 жил гээд бодохоор ингээд бүр амар урт хугацаа санагдаж байна л да. Тэгсэн чинь түүний тал нь бас Эрдэнэт үйлдвэр те ингээд хамтдаа бүтээлцэл явсан байна. За тэрний дунд бид нар ингээд ажил мэргэжлийн хувьд ингээд өсөн дэвжээд бас магадгүй ингээд яг улс орнод та тий хэрэгтэй юм хийгээ явж гинэ гэж өөртөө хараад байгаа штэ. Тэгэхээр маш олон мэрэгчлүүд нийлж иж одоо өнөөдрийн одоо Эрдэнэт үйлдвэрийн бүтээгдэхүүн гарч байна. Тэгэхээр яг Эрдэнэт үйлдвэрийн хувьд цаашдын ирээдүг нь та юу гэж харж байна?
За бас Монголын уул уурхайн салбар хэр хөгжилтэй явж гин гэж боддог вэ? Хөгжил гэдэг чинь аягүй сонио бол. Жишээ нь бид нар юу гэдгийг олон аймагуд нь шүү дээ. Монгол улсад 80 жил, 70 жилийн түүхтэй аймаг те. Модон жорлонгоос салаагүй байхгүй. Тэгээ энийг хөгжил гэж ярих юм. Манай уул уурхайн салбар өөрөө 100 жилийн түүхтэй явж гин те. Тэгээд нөгөө Монголын түүхийн 300 жил одоо те чимээгээс 300 жил шиг магадгүй 70 жилийн ч юм уу хэдэн жилийн яг Монгол оронд хувь нэмрээ оруулж исэн Монгол улсад хөгжлийг бүтээхэд одоо юу гэдгийг тулгуур салбар байсан тий. Цахилгаан станц, тогийг ханс гаргаж байгаа тий. Энэ олон бүтээгдэхүүнүүдийг юу гаргаж бүгдөө уул уурхайн салбар. Энэ бол хөгжих зайлшгүй шаардлагатай тий. Одоо чинь нэг ч ховор хэлмэд бид нар ингээд сайн ашиглаж чадахгүй шүү дээ. Яг зүгээр Эрдэнэт гэдэг юм уу дахиад шарын гол Багнуур нүүрсний салбар бол арай өөр. Биднэрт хизээ өрсөлдөөн эхэлж байна. Тэр зэгээс хөгжил эхлэх байгаа байхгүй. Миний харж байгаа зүйл шүү. Яг тэгвэл шарын гол Эрдэнэт, шарын гол Багнуур, Шивөө одоо адуун чулуу өдр шүү дээ тий. Эднэр сая уул уурхай одоо сүүлийн 10 жилийн супер хөгжил эхэлж шүү дээ тий. Энержи сүрс гэдэг юм уу, 5-7 гэдэг юм тий. Лаг ийм том одоо өрсөлдөөнтэй мундаг салбар одоо яг уурхай дээр нь гараад ирэхээр буцаад бид нар нөгөө төшөмжилж эхэлж байгаа байхгүй. 10 жилийн дотор те хэдийн сая метр куб нүүрсийг одоо юу гэдэг олборлж байна те. Манай Эрдэнэт ч гэсэн оюу толгойтой зөвлөх байхгүй өнөөдөр 40 жилийн түүх. Одоо би ингээд ярьдгийг. За хөгжил ярихаас илүү харьцуултыг эхлээд ярьчих. Яг хөгжил ярих гэж байгаа сөөвн нөхгүй. Эрдэнэт үйлдвэрийн өөрөө ингээд бүх тоног төхөөрөмж ингээд тухайн үеийн ингээд супер мэрэгчлэнүүд ирсэн. Уул геолог нэгс нь хамгийн гоё юмсан байхгүй. Тэгэхээр би бол 2 гараа өргөдөг байхгүй. Тухайн цаг үед бол үнэхээр гоё байлаа 2 гараа. Өнөө цаг үед бол одоо 1 гараа өргөж. За тэгээд одоо бүр нөгөө лайк чинь доош харах гэдэг байхгүй. Одоо яг уул уурхайн салбарыг хүндрэл эхэлж байна. Тэ? Хүндэрж байна. Уул геологийн өсөл нь үүсэж байна тэ. Зөв Монгол улсад орсон одоо тэр хувь нэмрийг бол бид нар үнэлээд бол баршгүй. Одоо ойлгож исэн гараад ирлээ. Төрүүлж ургасан чихнээс сүүлгэрсэн эврэн урт гэчээр ойлгох өнөдр гараад ирж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар одоо эргээд харах хэрэгтэй. Ингээ явж ийн ойлгоход ингээд одоо бид нар одоо гэдгийг тэд нар бол нэг сонирм биш. Бид нар 40 жилийн түүхтэй те. Тэд нар баг. Манай хөгжил бол амар. Өнөдр тэгж харьцуулах юм шиг боломжгүй болсон байхгүй. Тэгэхээр би нэг энэ цаг хугацааны юм яриад байгаа шүү. 100 жилийн түүх гэдэг чинь өөр яг 100 жилийн түүх те. Гэтэл 10 жилийн оюутлахын түүх өнөдр юм те. Яг мэдээж нийгмийн хариуцлага гэдэг утгаар бол манай мундаг те. Том хотыг байгуулжлаа. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэр 3 сая хүн, Эрдэнэт хотын 100 мянган хүн те. Эрдэнэт үйлдвэрийн 6 мянган хүн гэд бүгдөө бахархаад амьдарч идэг. Энийг үүсгэл арга байхгүй. Гэхдээ яг уул уурхайн салбарын хөгжил гэвэл миний ойлгож байгаа бол сүүлийн 10 20 жил амар хүчтэй явж байгаа. Яагаад тэгэхээр нөр IT автоматжуулалтын технологи өөрөө нийгмийн дагаад амар хөгжсөн те. Энийг дагаад бүр уул уурхайн салбарт өнөөдөр оюун ухааныг нэвтрүүлээ, химэл оюун ухааныг нэвтрүүлээ гэж ярьж шít. Тэгэхээр салбарын энэ хөгжлийн ойлголтыг бол харьцсан бол 100 жилийн түүхтэй бол түүхтэй. Үнэхээр гоё түүхтэй те. Бидний хотороо бахархаж ийлээ, бидний төрж ийлээ, өсөж ийлээ. Бидний хүүхэд насны бүх зураг те. Эрдэнэт хотын фон дэр байна те. Миний ээж хоёр Эрдэнэт хотод ингээл явж ингээл хүн болго аюу гоё юм байна. Зүгээр хөгжлийн тохиолголтыг яриачлаа шаа. Түүхэл 100 жилийн түүх гайхамшигтай зүгээр Монгол улс уул уурхайн салбар хөгжснөөс эхлүүлээл тий цахилгаан станцууд нь ажиллаа, дулаантайг болж ингээл бүх юм хөгжлийг бий болгож штэ. Улс оронтойгоо явал 100 жилийн хөгжил уул уурхайн салбар бол яхахгүй хувь нэмэр оруулсан. Гэхдээ юу гэдэг яг уул уурхайн салбарын хувьд хөгжил сүүлийн 20 жил аюул болж байна. Хөгжлөө бид нэр дахиад ярил 100 жилийн түүхэнд бид нэр буцаад ирээдүг аягүй харах хэрэгтэй байхгүй 100 жилийн түүхээс те 100 жилийн хугацаанд бид нэр цэвэр зэсээ өнөдр те хайлвал хүлдвэртэй болж чадсан те нүүрсээ өнөдр бид нар боловсруулж нэмүүртэй гаргаж чадваа те хэрвээ ингэж чадсан бол энийг бол бид нар алга ташаад хөгжил юм бид нэр 100 жилийн түүхэд өнөдр энэ гаргасан зэсээр өнөдр те домп биш компьютер хийж байна те 100 жилийн түүхийг энэ нүүрсээ бид нэр те түүхээр нь гаргаж өгч боловсруулаад те дахиад эндээ цахилгаан станцыг хятад руу бид нэр цахилгаан төгөж байна гэдэг юм те
Энэ хэлбэрээр бол зэрэг хөгжил байна. Тодорхой хэмжээний энэ хугацааны мөчлөг бол үйл явц яг тухайлсан тэр хугацаанд хийсэн бүтээсэн зүйл бол үр дүн болж гарч ирж шүү дээ. Тэгэхээр яг Эрдэнэ төлөвлөрийн ерөнхий урагшаачны зорилго юу вэ? Зорилго бол ер нь их өөр хувьд том. Яагаад гэвэл би нэгдүгürt энэ Эрдэнэ төлөвлөрт анх ажилд орсон. Ороод миний аж амьдралын гараа, миний үр хүүхэдтэй өнөөдөр миний өдөд зэрэгтэй явж байгаа энэ буян бол Эрдэнэ төлөвлөр байхгүй. Тэгэхээр бид нар төрүүлж өсгсөн ээжтэй, аавдаа нэг ачийг хариулж гисэн гэдэг нэг бодол өнд байдаг те. Ингээд эдгээр чинь намайг нэг өдөд зэрэгтэй өрлөө шүү дээ. Нэг ачаасаа хариулж гисэн гэдэг. Яг тэр шиг Эрдэнэт үйлдвэр намайг өдийн хэмжээнд аваачлаа. Би нэг энэ үйлдвэрийг нэг ачийг хариулж гисэн те. Гэсэн бодол байдаг шүү дээ те. Тэгэхээр яг Эрдэнэ хотын хувь зээгээр бол одоо дахиад нөгөө үйлдвэр технологийн парк гэдэг ирээдүгийн ярил цөмөр бол айгүй зөндөө юм ярих. Яг ерөнхий уурхайчны хувьд одоо өнөөдөр төвшин жаргал гэдэг хүний хувьд ч гэдэг юм те Эрдэнэ үйлдвэрт ингээд ажиллаж байгаа бас баггүй хариуцлагатай ажил хийж байгаа. Гэдгүүд надаас юу гарч болох юм? Тэгэхэд энэ үйлдвэрийн хөгжлийг би ямар төвшөнд аваач болох юм? Энэ хотын хөгжлийг би ямар төвшөнд аваач болох юм? Тэрний төлөө би юу хийж чадах? Одоо миний чаддаг юм биш үү? Нэг уурхай төлөвлөлт ч гэдэг юм уу дахиад энийг яаж хамгийн бага зардлаар хамгийн их ашигтай ажиллах Эрдэнэ төлөвлөртэй. Яаж одоо байгаль орчинд ээлтэй байгаа те. Яаж энэ үйлдвэрийг урт наслуулах вэ те. Дахиад яаж одоо нэмүртэг шингэсэн бүтээгдэхүүнүүдийг гаргуулад дахиад энэ Эрдэнэ төлөвлөрийн хүмүүсийн цалин буцаад Эрдэнэ хотын орлого гэсэ те. Хотод амьдарч байгаа хүмүүс Эрдэнэ хотод ирээд амьдрахсан гэсэн энэ хүсэл мөрөөдөл одоо түгээх хүмүүс нь бид нар баг. Өнөөдөр те. Яг тэрний төлөө би бол хичээж зүтгэж байгаа. Ачийг хариулж гисэн л гэсэн бодлоо байдаг шүү дээ. Та бол ингээд тууштай ажилласан харагдаж байна те энэ компанид. Би угаасаа Эрдэнэ төлөвлөрөөс явъя гэсэн нэг бодол байдаг шүү дээ. Харин би тэрийг асуухад Япончууд шиг одоо Америкт бол сэлгээс сэлгээ явчихдаг. Япончууд л нэг байгууллагт тууштай ажиллахад чинь яг юу нөлөөлж байна тэгвэл те. Үгүй амьдралын хев маяг ерөөхдөө таалагдаж байна те. Яг тогоондоо нэг дасцсан ийм хүн гэж битээ ойлгоорой те. Гэхдээ бид нар ч бас бахарх юмтай амьдрах хэрэгтэй байхгүй те. 3 сая хүн Эрдэнэ төлөвлөр гокер хүн болгон мэдчихээн те. Эрдэнэ төлөвлөр бүгдөө одоо Эрдэнэ хотын бүгдөө мэдчихээн. Тэг би өөрөө одоо юу гэдэг энд ийм хариуцлагатай ажлыг хийж те. Одоо энүүгээр бахархаад энүүгээр ингээд амьдрах одоо ер нь яг зөндөл хүнд бахарх юм зөндөл байх. Зүгээр яг ингээд субъектив талаас харуул Эрдэнэ төлөвлөр яах аргагүй бахархдаг байхгүй. Тэгэхэд яах аргагүй тийм хариуцлагын тогтолцоо шүү дээ. Дөнгөж саяхны би ярьж штэ. Би нэг ачийг хариулж байгаа шүү дээ. Энэ бол миний буцаад энд үлдэх энэ байгууллагатаа одоо үнэнчээр ажиллах өөрт байгаа бүх юма ийшээ шавах те энэ том суурь юм болов гэж болов. Хордох зүйл маань энэ юм болов гэж боддог шүү дээ. Хүн болгонд нэг өөрийн хүрсэн үр дүн байгаа те тэр нь одоо амжилт хичээл гэдэг л хайрцангуй ойлголт шүү дээ. Яг таны одоо өнөөдрийн хувьд карьер өсөлтийн бас аливаа зүйлд харах хандах өнцөг үзэл бодлын байр суурь яг туусан цаг хугацааны хувьд таны туусан цаг хугацааны хувьд юу хийхийг хуваалцах гэж байна. Манай Эрдэнэ төлөвлөрийн нэг удирдах мундаг удирдагч хүний нэг хэлсүү гэдэг юм аа. Залуучтай холбоонд байж хат. Зорилго ихтэй тэр чинь дистратаа байх хэвээр. Эмх зэгцтэй байх хэвээр шүү дээ. Тэр хүн тэгж хэлсэн. Гэхдээ ингээд дөрвөн юмыг дистратаар зорилготойгоор явчихаач гэж. Нэгдүгürt эрүүл байгаа чи. Хоёрдугаарт хүмүүнлэг байгаа чи. Гуравдугаарт мэдлэг боловсралтай байгаа чи. Дөрөвдүгээрт тэр ит хөрөнгөтэй байгаа чи. Энэ дөрвөн дараалалаар та нар явбал надад бол их зөв явж байгаа юм болов уу гэж харагддаг юм аа гэж манай Эрдэнэ төлөвлөрийн бас нэг топ өдөртөж хэлжсэн байхгүй. Энийг хэлчихье гэж бодогдлоо гэдэг. Тэгээ маш чухал зөвлөгөө байна те. Өнөөдөр ажил дээр ингээл амжилт байгуулах чинь ингээл өдөр шөнөгүй суугаал те. Үр хөвгтгийн чамаг тэр гэрт чинь хүлээгээл те. Эхнэр чинь хоолоо ичээл хүлээгээл те. Чи тэнд амжилт байгуулах гэдэг. Нөгөө чиний тал чинь ямар ч амжилтгүй шүү дээ. Ямар ч амьдрал нь утгагүй шүү дээ. Аав нь байхгүй те. Нэг өдөртөгч хэлсүү гэдэг байхгүй бас манай үйлдвэрийн. Ер нь хоёр өөр төрлийн юм байгаа даахгүй. Нэг нь болохоор та нар ажил дээр суугаад чамаагүй надад ажиллах гүйцэтгэх. Наад чинь та нарын ажил дээр их үнс. Нөгөөх нь болохоор та нар ажлынхын цагтаа ажлаа амжуулаад гэртээ амар том хоёр ойлголт байгаа. Бид нар алийн зөв буруудыг мэдхгүй
Гэхдээ аль нэг нь бидний хувьд бол зүйл байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр дахиад нөгөө юугаа цагаа зарцуулаад те ингээд бас тэр амжилт гэдэг тодорхойлолтоо өөрөө ингээд ойлгоцсон байх байл гэдэг асуудал. За баярлалаа, бидний урилгыг хүлээн авч ярилцаж сонирхолтой үзэл бодлын байр суурийг чөлөөтэй илэрхийлсэнд танд баярлалаа. За баярлалаа. Тэгээд ямар ч өнөөдрийн юу гэдгийг ярилцлагад өрсөн. Чамд бас баярлалаа. Тэгээд энэ сонсож байгаа бүх сонсогчдод бас амжилтыг хүсье өрөөё. Тэгээд та бүхэн бас эрүүл их байхаарай гэж хүсье да. Уур хачин подкаст энэ хүрээд өндөрлөж байна. Энэ удаад бид Эрдэнэ төлөвлөлт төрөмчт үйлдвэрийн газрын үйлдвэрийн бодлогын газрын ерөнхий уур хачин Пунцгийн төвшин жаргалтай ярилцлаа. Дараагийн дугаар хүртэл баяртай сонсогчдоо.